Сайн байцгаана уу? За 8 дахь бичлэгээр уулзж байгаа таатай байна. Энэ удаа бол Маринс орсон. Маринсаас ерөнхийдөө нөгөө нэг байцаагаа авах гээд эндээс авсан органик байцаа бол нөгөө арай нөгөө хаягдл багтай. За ягаад тэгэхээр нөгөө нэг зүгээр ингээд органик биш зүгээр энгийн байцаа авахаар ингээд доторх нь ягаад ч юм дандаа ингээд муудцсан ингээд хар болцсон байдаг. Айгүйх нөгөө нэг тэгт авч исэн болохоор сүүлдээ бүр ингээд гаширлаад ирнэ болж өгвөл завтай байвал ингээд Маринс ороод энэ органик гэсэн ногоон байцаа авахыг боддог. За заримдаа бол яг өөр дэлгүүр орохоор байцаа бол тэгээд авчдаг. Тэгэл хар байвал тэгэл харыг хаяал тэгэл хэрэглээ авчдаг дөг. Тийм тэгээд энд бол ер нь нарийн ногоо маш их сонголт ихтэй. За тэгээд нөгөө шар манжин бас энд аюу ховор байдаг. Тэгэд бол энэ дэлгүүрт бол шар манжин бас байдаг. Хаяа нэг шар манжингаа идмэр санагдах юм. Аюу сонд шар манжин ер нь энд аюу цөөхөн айгу нөгөө цөөхөн дэлгүүр зардаг гэх юм айгу сонир айгу ховор байдаг. За тэгээ энд бол тэгээ байхгүй дээ. Энд бол энэ бэлгийн карт бол маш их одоо нөгөө хөгжсөн гэх юм уу. Дуртай дэлгүүрийн бэлгийн картыг аваад одоо баяр маяраар хин нэгэндээ ингээд бэлгэлэхэд $5-оос эхлүүлээл те 10, 15, 20 гэдэг янз бүрийн үнийн дүнтэй тийм бэлгийн карт бас маш их байдаг. Бүх дэлгүүрийн ер нь бэлгийн карт бол сонголттойгоор байдаг. За айгүй олон төрлийн амттай Starbucks-ын кофе байт юм байна. Бид ерөөсөө ингэ сонирхож үзээгүй нөгөө дандаа нөгөө Costco-с нөгөө том хэмжээтэй авчдаг болохоор тэгээ манай нэг найз кофе захиад тэгээд нэг утсан чи ингээд тэгээ олон төрлийн самартай, ванильтай юу юутэй гэнээс айгүй олон төрлийн юм байна. За тэгээ энэ 300 гарантай муутай Starbucks нэхэд $9.99 болоод хямдарсан ба. Гэхдээ Costco-оос бараг 1 кг шихуу кофег бид нар чинь 74,000-аар сая захиалж аваадсан тий. Одоо бол нөгөө хямдрал нь ол дууссан. За тэгээ яаж ч утсан Costco-оос томоор тавахаар бол ашигтай. Тэгээд манай найз хүн эндээс нэг 2 кофе захиж аваад. Тэгээ би яаж дутах вэ гэд бас нэг тэр ванильтай гэд авч ууж үзсэн. Тэгээд бас их сонио амттай юм бол ер нь бол миний уудад төрлийн дуртай төрлийн амт бол биш байсан. За тэгээд энд бас нэр Урбанкийн нэг үрцэд аюу төстэй амттай юм үрцээ байдаг. Энд тэр герман хүнс одоо чех, полш ч юм уу тиймэрхүү хүнснүүд Аз хүнсгээд бас тийм тасагтай. Ер нь бол тийм ховор тийм сонь бас хүнснүүд их байдаг. За хаяа тэгээд нэг Урбанкийн үрцээ эдмэрс надад тэгээд эндээс бол үрцэг авдгаа. За тэгээд сүү бол тогтмол эндээс ийм сүү авчдیں۔ Costco-оос болон сүү авахар бол ашигтай нөгөө нэг 3 савлгаатай томоороо байдаг. Тэгээд нөгөө нэг сүү авчаар бас ууж амжихгүй тэгээд юу яагаад заримдаа муутгачих гад байдаг. За энэ какаог бол бас манай найз өхөн захиад за тэгээд авч гисэн какао байна. За тэг өнөөдрийн нийт худалдан авалт 233,106 төгрөг болсон байна. За миний оруулж байгаа бичлэгийг үзээд лайк, шеэр хийж байгаа, лайк, фоллоу дараад, шеэр хийж байгаа хүмүүстээ бүгдээрэнд нь баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.